Ээж юу гэж юм? За. Юу асаа ээж? Би тань руу нэг хэдэн өрөө шилжүүлсэн. Та тэрнгээр хаал хүнсээ аваад тэгээ үлдэтлэр нь нөгөө ламбардаа сон болчихсон. Аха. За. Би өөрөө мөнгөтэй. За. Бэн. Хөөе. Чамны 50 цаас вэ нөө? Би нөгөө нэг зээлийнхаа хапыг дарчаа тэгээ чамраа буцаага явуулъя тэхөө. Аха. Тэгээд би явуулъя. Тэгээ буцаагаад хавангууд чам руу шилжүүлчихье. Аха. За. Няханы дансрууч. За. Хөөе Баска. Миний хоцролтууд баг нийлээд 30 минут болцсон л шүү дээ. Тэгээ сая орсон цалингаас бас нилээд нүр хасагдсан. Юу 30 минут ямар амар юм бэ? Чи хоцрохоо болооч. Яах вэ? Тийм болчиход идэм юм. Гэтэ ч бас яг вэ нүрний юм авцсан. Чи нэрээ цалингаар юу гэж чам? Би нөгөө хараад хамаг шүлсээ унаагаад исэн цүнхээ аванда. Оройд хараад очих бас. Тийм үү? Ямар гоё. Хөөе. Тэгвэл чиний зүнхийг хамт явж авчаад тэр чигээр гоё гараа сууйлдаа гадуур. Тэгэл да. Солонгоо тасэлчихэл та сокод хамгаарай. Тэгээ. Тэгээ цаа чи явахгүй гэ бас бүү юм ярина да. Харин тийм. Яаж ийж аваад авч гарыг. Тийм ээ. Бүр ямар ч шалтгаан сонсохгүй дүүр гараа гэж аваад. Тэгвэл бас гарч байх. Өөөсөө ирж. Соко, арай юу хий? Орой юу хөтэ нэзэн харин шүү дээ. Харахгүй. Өндөр гурлаг гарыг. Нэзэн өндөр завгүй. Өөр ажилтай. Чи тэгэл дандаа завгүй гэж байгаа залуу хүн ээжиж гарч ил та. Өчтөр цалин буусан штэ. Ямар гинт хэлж байгаа ш. Цалин буусны дараа хэлж байгаа чи сүртэй штэ. Тийш дээ. Ер нь дэлгэж чи өөртөө гоё ингээд зарцуулж явах хэрэгтэй штэ тий. Чи бас гоё туртаа хоолоо идээд гоё вайн өөртөө бас зориулах хэрэгтэй ш. Ямар мөнгө төгрөггүй ичээлсэн байгаа штэ. Та хоёр тэг өчтөр хэлэхгүй. Найзан өнөөдөр нөгөө өөр ажилтай заахгүй. Яг дараагийнх дээр нь хамт гарах төхөө. Залуу байж дандаа л юмнаас мултарч үлдчихэж байгаа юм чи. За дараа сарынх дээр яг жигнэсээ гарах төхөө. Хэлсэн бит. За. Тэгээд найзан тэр үед ажиллаа зохицуулчих. Өвөнж гаруул гармаар л юм л т. Даан чамар би мөнгөгүй гэл далан болчихоо тооч бодолтой биш. Тэгээд юу н миний гэр бүлийн ар амьдралын асуудал манай ажлын ямар байх вэ тийм үстэй.